Орхигдсон фермийн агаарт өмхий үнэр ханхалж газарт элдв савсуулах хөвлөрнө. Цус болсон тахилын ширээ хүний хөл амьтны яс дахиа болоод хоньны толгой мөн мах цус ус холж буцалгасан хар тогоо. Энэ үзэгдэл зөвхөн аимшигын кинонд дээр л гардаг. Гэсэн ч аимшигын киноноос илүү аимшигтай хэрэг 1989 онд гарчээ. 1989 оны 3 дугаар сар. Чикагогоос ирсэн 21 настай Марк Килрой Техасын их сургуульд элсэн орон суралцж байлаа. Хаврын амралтын үеэр тэрээр ангийнхаа хүүхдүүдийн хамт Мексикийн Матаморос хот руу хил даван аялахаар явсан. Гэсэн ч тэр аяллаа үеэрээ буюу 3 дугаар сарын 14-ний үрээр баарнаас гараад гинэт Орос сүргүй болсон байна. Марк Америкийн нэгдсэн улсад чинэлэг гэр бүл төрсөн. Тэр шаргал үстэй царайлаг эрүүл чирэг хүү байв. Тэр залуунаасаа сайхан өнгөрөөж ирээдүгөө гайхалтайгаар төсөөлдөг нэг. Гэвч азгүй төл түн дээр гинэтхэн ирсэн юм. Маркийн гэр бүлийнхэн түүнийг хаана байгааг олж мэдэхийн тулд $15,000 урамшуулал зарлав. Энэ нэрийг өөрөө нэлээд хачирхалтай бөгөөд хоёр орныг хамарсан хэрэг байсан тул Америкийн нэгдсэн улс Мексикийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсан. Мөн олон улсын 250 сэтгүүлч энэ хэргийн талаар мэдээлсэн гэсэн судалгаа гарчээ. Энэ нэрийг олон улсыг хамарсан шүүгэн болсон юм. Мексикийн эрх баригчид хэвлэлүүдийн дарамтан дор Техасын цагдаа нартай хүртэл хамтран өргөн хэмжээний эрен хайх ажиллагааг эхлүүлв. Хэргийн сэжүүр мухардж эхлэх үед хэргийн сэжигтэн өөрөө алдаа гаргах болно. Хар тамхины наймаачин Серафин Эрнандес Гарсия бол Мексикт хар тамхины наймаа эрхэлдэг Эрнандесийн гэр бүлийн тэргүүний ач хүү. Хэрэг гардаг өдөр тэр хар тамхи атсан машинтайгаа гэгээн цагаан өдрөөр цагдаагийн тавьсан хаалтыг шууд дайран өнгөрчээ. Мэдээж түүнийг ямар ч эргэлзээгүйгээр баривчилсан. Гэтэл тэр яагаад ийм тэнэг үйлдэл гаргасан бэ гэсэн асуулт гарч ирв. Үнэн дээр түүнийг өөр нэгэн хар тамхины наймаачин сумлаж ийм хэрэг хэлгсэн бөгөөд олон удаа өмнө нь цагдаагийн постоор зүгээр гарч байснаа хэлээд ямар нэгэн болвол шууд дайраад зүгтгэж сэнхрүүлсэн байж. Ингээд өнөөх Гарсияг байцаахад надад Адольфо ийм зүйл хийгэж заасан гэж мэдүүлжээ. Тэрхүү мангар санааг түүнд итгүүлсэн хүн бол Матаморогийн загалмаасан эсэг очтой Адольфо Констанцо гэх хар тамхины наймаачин байв. Тэр Куб гаралтай Америкийн иргэн бөгөөд Мексик Америкийн хооронд хар тамхи оруулж гаргадаг. Өнөөх цагдаагийн постыг дайрж гардаг Гарсиягийн өвөөгийн толгойлдог Хернандес гэх гэр бүл нь марихуаны бизнес эрхэлж 10хан жилийн дотор ядуу гэр бүлээс нутгийн баячууд болон хуурчээ. Үл хөдлөх хөрөнгүүд нь Мексикт даяар байдаг аж. Гэсэн ч энэ гэр бүлийн толгойлогч Эрио Хернандес гэр бүлээ баригдуулахгүй мөн хийсэн муу үйлээсээ өөрсдийн төрөл төрөсөд мөн бизнесээ хамгаалахын тулд эд шид мухар сүсэгт итгэж элдв зан үйлийг хийдэг нэг. Өөрийн итгэдэг тэрхүү зан үйл болоод эд шид нь тэдэнд урт хугацааны амар амгалан өгнө гэдэгт бат итгэв. Энэхүү бодлонч өнөөх ач хүүг нь постоор дайрч гар гэж зөвлөгөө өгсөн Адольфотой холбожээ. Адольфоч эдний гэр бүлийн манахаар бөөн шахуу хүн байж Гарсияг пост дайрж гарахаас өмнөхөн Адольфо хар эд шид хэрэглэж Эрнандесийн гэр бүлийг хамгаалан мөн хар тамхиг нь аюулгүй тээвэрлэнэ гэж мэдэгдэж тэдэнд үл үзэгдэх имгээчийг хүртэл заржээ. Энэ үл үзэгдэх им гэдэг нь оргүй хоосон юу ч биш гэсэн үг. Үнэн дээр Адольфо мухар сүсэгтэй муухай гэр бүлийг атгаж сааж байсных нь илрэл. Үл үзэгдэх шингэн имгээч нь үнэн дээр хоосон шилэн бортго байсан байдаг. Ингээд тэнэг Гарсия өнөөх хоосон бортгоо угаад Адольфогийн хэлснээр цагдаагийн постыг дайрж өнгөрсөн нь тэр аж. Цагдаа нар түүнээс байцаалт авч эхлэхэд тэр Адольфогийн заавраар 9 сарын хугацаанд 15 алга үйлсний дотор бидний ихэнд дурдсан Техасын их сургуулийн оюутан Маркийн хэрэгтэйч холбоотойг нь тогтоосон байна. Шалгалтын үр дүнд Матаморос гэх нэртэй хүнээр дахил өргөдөг шашны гаж байгууллага байгааг илрүүлж чадав. 1989 оны 4-р сарын 11-нд эдгээр сэжүүрээр үндэслэн цагдаа нар Мексикийн Матаморос хотын гадна байх Санта Елена гэх газарт очив. Тэндээс орхигдсон фермийг олоход дугаараа ихэнд дурдсан аимшигтай тахилын ширээ зэрэг байгааг олсон байна. Эндээс амьд хүмүүсийг тахилд өргөхөд ашигладаг олон багаж хэрэгслийг ч олов. Мөн энэ газараас цагдаа нар Америк оюутан Марк Гилрогийн толгойг олсон бөгөөд үлдсэн хэсгийг нь сарвчны хашаанд ойролцоох үхэн нүхэнд болсон байв. Цогцыг нь гаргаж ирэхэд биеийг нь төмөр уцаар оросон байлаа. Энэ нь амьд байхад нь түүнийг тамалсан гэсэн үг. Санта Елена дахь энэ ферм нь энэ гаж урсгалын ёслолоо үлддэг төв. Тэдний хэлдгээр ариун газарнаж. Эндээс Маркийн шарилаас гадна цагдаа нар өөр олон хүний яс болоод цогцыг олсон ба нийт 27 хүнийх байна гэж тогтоов. Итгэгчдийн үзэж байгаагаар өнөөх Адольфо бол ид шидийн хүч чадалтай нэгэн гин.
Тэд түүнд итгэж мөргөж тэрж байтугай нуруугаа халаалгасан хутгаар тамгалуулдаг байсан гэв. Учир нь ингэж тамгалах нь тэдний шашны цол ирэмбэг нэлтгдэг. Өнөөх тэнэг Гарсияч бахархалтайгаар хийлгсэн тамгаа сэтгүүлчдэд үзүүл. Итгэгчид амьд тахил өргснөөр тавхины 8 саадгүй бүтэж, хохирогчид илүү чанга зовж тарчлан хашгирах тусам төдий чинээ ээлтэй гэж үзнэ. Хүнээр тахил өргснөөр цагдаад баригдахаас хамгаалж бүр халдашгүй болно гэдэгт итгэдэг байна. Зарим үед тахилд амиа алдаж байгаа хүмүүс хашгирахгүй тохиолдлууд гарахад энийг нь муу ёр гэж үзэн өөр хохирогчдыг даруй хайхаар ирэлт гардаг байсан байна. Хөөрхий Америк оюутан Маркийг яг л тэгж яаралтайгаар олзлон аваад тахилд өргөжээ. Цагдаа нар Адольфогийн гэрт очин шалгалт хийхэд эрүүдэн шүлт хийдэг нууц өрөөг олсон. Мөн олон тооны ижил хүйснүүдийн садар самныг сурталчилсан дүрс бичлэг болоод зургуудыг олсон ба Адольфо цагдаа нарын хөдөлгөтөд зэрэгцэн 4 тусгай авч зугтсан байна. 1989 оны 5 дугаар сарын 6-нд буюу Маркийг үгснээс 2 сарын дараа Мексикийн цагдаа нар Адольфогийн мөрөөр мушгин явсаар байгаа газрыг нь тогтоон отолд хийжээ. Адольфо харт амхны 8 хийхээр энд ирээд байсан байна. Ингээд тэдний гарч ирэхэд цагдаа нар болон гинт хэрэгтнүүдийн хооронд буудалцаан эхэлсэн. 180 орчим цагдаа Адольфо болон түүний дагалдагчдыг бүсэлсэн байсан бөгөөд тэдний дунд түүний 2 амраг байсан нь нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байсан. Өөрөөр хэлбэл Адольфогийн бэлгийн чиг хандлагч жирийн бус байж, харин Адольфо зүгтах найдваргүйгээ мэдээд өөрийнхөө 2 амрагтаа намайг буудгаж тушааж. Цагдаа нар удалгүй орон сууц руу нэвтрэхэд Адольфо аль хэдийн үгсэн байлаа. Адольфогийн эмэгтэй амраг Сара Алдрет болон амьд үлдсэн шашны 13 гишүүнийг байшингаас баривчилж, хүн амны хэрэг хууль бус зэвсэг эзэмшсэн харт амхны хууль бус 8. Хуйлдаан шудраг ёсонд цаад учруулсан зэргээр тэдэнд ял тулгасан. Эмэгтэй амраг Сара Алдрет ч давхар амьдралтай гэдгийг хэлхэн зүйтэй. Өнгөн дээрээ тэр Техасын өмнөд их сургуулийн шилдэг оюутан. Тэр ийдэг тусархой боловч үнэн хэрэгтээ харгас шулан байлаа. Хүнээр тахил үлдэхэд чухам тэрл хин хохирогж байхыг сонгодог байж, Марк ч гэсэн түүнтэй нэг сургууль байсан тул түүнийг зүс таних албаар сонгосон байх гэж үздэг. Сонгосон хүмүүсийг хулгайлж фермд аваачин зэрлэгээр тамлан амьдаар нь мөчөлж тогоон чанаж алсан. Сара Алдретэд 62 жилийн хорхиал өгсөн бол шашны бүлгийн бусад гишүүдэд 30-аас 67 жилийн хорхиалуудыг оноос. Харин Адольфогийн эрэгтэй амраг Орио Чава дохын улмаас 1 жилийн дараа өгсөн ч Сарагаас дохын вирус илрээгүй байдаг гэжээ.